Үзэгч та бүхэн сайхан амарцгаас нөө бид өнөөдрийнхаа нэвтрүүлгээр за хүүхэд бүхний харцанд хайр гэрэлцсэн энэ ордонд хүрэлцэн ирсэн мэдээж Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны за улаастын шинэ эцэнд байрлаж байгаа Ид шидийн орон 2 төвдөр энэ их том бүтээн байгуулалтан дээр хүрэлцэн ирсэн юм а. Ингээд хамтдаа энэ ертөнцийн талаар бодит байдлын талаар хамтдаа танилццгаая. Ид шидийн орон гэдэг энэ гайхалтай бүтээн байгуулалтыг бид үзэгч та бүхэндээ танилцуулж байгаа. Тэгэхээр хөтөлбөрийн менежер за Ганбаяртай уулзаж бас дэлгэрэнгүй мэдээллүүдийг хамтдаа авцгаая. Сайн байна уу? Сайн байна уу? Ид шидийн орон тавтай морил. Баярлалаа. Маш гоё мэдээ хүлээн авч байна. За тэгэхээр Ид шидийн орон гэдэг энэ гайхалтай бүтээн байгуулалтын талаар бидэнд танилцуулаач. Хизээ хүүхдүүдэд хүлээж авав. За ер нь нийт одоо бүтээн байгуулалтанд хичнээн метр квадратыг эзлээд юу энэ дотор одоо байна вэ гэд бидэнд гоё танилцуулахгүй юу? Аха. Тэгэлгүй яах вэ? За Ид шидийн орон төсөл бол ялчгүй дэлхий болон яг одоо энэ амьдарч байгаа монголчуудын хамтын нэгсэндээ бүтээл маш олон мянган монголчуудын хамтдаа одоо Ид шидэнд итгэж иждийг хамтдаа байдсан юм шүү гэдгийг харуулсан ийм гайхалтай бүтээн байгуулалт. Тэгэхээр энэ бүтээн байгуулалт 2017 оноос эхэлж ер нь бол хамгийн анхны Ид шидийн орон нэг төсөл бүтээн байгуулагдаад үүнээсээ улбаалаад нэгсэндээ Ид шидийн орон 2 төсөл маань ерөөдөө хэрэгжиж явж байгаа. За Ид шидийн орон 2 төсөл бол өнгөрсөн 19 оны 3 сараас ерөөдөө бол одоо яг тийш харагдаж байгаа шидэд төгөлгээд харагдсан яг шидэд төглийн маань ажил хамгийн анх эхлээд ер нь бол албан ёсоор газар шорооны ажлаар эхэлж байсан. Тэгэхээр нийтдээ энэ бол 10 айлын газар 7000 м² газар дээр хийгдсэн 1200 м² талбайтай ийм том бүтээн байгуулалт болсон. Хуучин Ид шидийн орон нэг бүтээн байгуулалтыг бол даруйг бараг 3 дахин томруулчихсан ийм бүтээн байгуулалт байгаа. Тэгээд онцлогийн хувьд бол их онцлог хэсэгчсэн ерөөдөө бол 3 төрлийн бүтээн байгуулалтын концепттэй. Одоо яг энэ бол яг үндсэн Ид шидийн орон хөгжлийн төв маань үндсэн хэсэг. За дунд хэсэг буюу шидэд хэсэг тоглоомын талбай. За одоо яг тэр нэг саарл байшин гэр хэсгийн хэсэгт бол арай бас нэг би баригдаж амжаагүй байгаа бас нэг төлөвлөлт байгаа. Тэр бол эцэг эхчүүд үргэлжлээс ээж аавуудыг дэмжих зорилготой. Нөгөө талаас энэ төвийн ховсгол зардлыг бас дэмжих зорилготой тийм оюутлын үйлдвэр барихаар үргэлжлээд төлөвлөгдсөн. Тэгэхээр ийм 3 хэсэгчилсэн төлөвлөлтөөс ер нь бол гол бүтээн байгуулалт ер нь бол эхэлсэн. Тэгээ одоогийн байдлаар бид нар 2 хэсгийг нь бол яг 100% бүтээн байгуулалтаа хийчихсэн. Одоо үйл ажиллагаагаа өнгөрсөн 6 сарын 1-ээс эхлээд ерөөдөө бол эхлээд маш амжилттай явагдаж байна. За тэгэхээр хоёлаа яваад ярилцъя те. Яг энэ одоо барилгыг энэ газрыг авахд одоо бас нэлээд олон бэрхшээлүүд тулгарч исэн. Дээрээс нь энэ газар бол зүгээр л нэг юм хоосон газар байсан. Төгөл бүр ногоон төгөл барьж исэн, гэл мод тарьж исэн. Тэгээд энэ талаасаа бас ярил яг анх ямар байсан гэгээд одоо өнөөдрийн энэ нөхцөл байдал айгүй гоё харагдаж байна л да хүүхдүүд. Тэгэлгүй яах вэ? Ид шидтэй төглийг бол яг бүтээн байгуулах ялангуяа хамгийн ихний ажлаас учраас бид нар бас газар сонгохоос ер нь бол ярьсан зүйтэй. Газар сонгох процесстэй бид нар бараг 103 сар судалгаа хийгээд улаастай, дайрыг, шараад, гачуурт гээл улаастай гээд маш олон газруудад судалгаа хийгээд ер нь хамгийн тохиромжтой байрлал 100% маш зүгээр газар байна гэж нь бол хамгийн анх сонгож байсан. Тэгээд яг сонгосон газараа бид нар 18 оны 11 сарын 24-нд албан ёсны хамгийн анхны нөгөө шав тавих ёслолоо хийгээд тэгээд ер нь бол эхэлж исэн юм байна. Тэгэхээр энд бол хуучин нөгөө чицэрганы мод үржүүлгийн талбай байсан юм лээ. Тийм. Тэгээд бид нар бол бас яг тэр хөрсөн дээр нь бас яг ажилласан. Гэхдээ энэ бол ингээд битүү ингээд нэг зүйл хуучин одоо шаарлсан хавар байсан учраас нэлээд олон хуучин шаарлсан зүлэг ногоонтой хэсэг байсан. Тэгээд 3 сараас эхэлж эндээс хийгдсэн ажлууд дундаас ихээр ер нь бол явж явж газар шорооны ажил маш хүнд юм байна. Одоо яг бид нэр хүн хүчээр л давсан учраас 2 сарын дотор ард нь гарсан. Хамгийн анх эхлээд энэ газар бүгдийн хөрсийг хуулаад тэгээ хуусан хөрсөдөө бүгдийн
шигшээд янзлаад сайн дурынхантайгаа нийлээд маш олон залуучуудтай нийлээд энэ олон одоо мод тарих бүх хөрсийг энэ бэрхшээлж янзлж бэлдсэн байна. Тэгээд энэ чинь өөрөө их нэг тийм чулуулаг хөрстэй байсан учраас бас бид нар ч бас нэлээд олон бэрхшээлүүд бас тулгарч байсан. Ялангуяа манай сайн дурынхан мэдж байгаа. Хийс ажлууд дундаас нь хамгийн хүнд ажил явж байгаа энэ төвлөлийн ажил, газар шорооны ажил хамгийн хүнд байсан баг. Тэгээд амралтынхаа 2 өдрүүдээр цаг зав зарцуулаад ирнэ. Дээрээс нь аж ахуй нэгж байгууллага хувь хүмүүсээс за бид нартай та нарт яг шин төсөлж эхэлж байгаатай холбоотой хувь нэмрээ оруулъя гэж ерөнхийдөө бол амралтынхаа өдрөөр маш олон хүмүүс ирж байсан. Ингэсээр байгаа бид нар 2 сарын дотор энэ бүтээн байгуулалтыг одоо яг энэ маш гоё юм тэгшгэн шалтай тэгээд нэг 5 сарын 30 гэхэд нэлээд бас зөвлөгжүүлсэн цэцэг ногоо тарьчихсан. За 7 сар гэхэд бол бүр иж бүрийн маш гоё өнгөтэй тийм өргөдөл бол төгөл болсон. Одоо энэ төгөлд бол ойролцоогоор 5000 орчим төрлийн мод байгаа. Тэгээд ер нь бол манай яг сайн дурынхны оруулсан, тогтжуулсан маш сонирхолтой тийм бүтээл санаанд одоо энэ чулуунууд дээр ингээл гудах шороогоор одоо тэнд гэхэд нэг амтны талбай дээр цэцэг ургацсан жах жишээ нэ тий. Одоо энэ утасны энэ тайрцуудаар ингээд ийм ажилтныг бол яг нөгөө ерөөсөө манай сайн дурынх айгуу тийм бүтээлчээр өөрсдөө хийсэн. Тэр утгаар бол манай шидэтгэл ялчгаа аргагүй шидэт. Тийм өстой намгүй сайхан орон зай. Тэгээд энэ ч их нар их гоё жаргатай. Орой болохоор ингээд шууд жиргээл нар их сайхан жаргатай. Оройд нэг бүх ажлаа дуусгаж чаад өдөрөө энэ яг юу гэсэн дээрээ төлөвлөгөө саадан суугаад юмрээ цоох их гоё тийм сайхан тайвширлыг авдаг ийм орон зай. Шидэтгэл бол яалтчгүй маш олон хүмүүсийн оролцоотойгоор бүтсэн ийм бүтээн байгуулалтаа хамгийн хүнд байсан ч гэсэн хамгийн их дурсамжийг хамгийн их одоо хүмүүсийн оролцоог бас идэвхийг оролцоог шалгасан тийм бүтээн байгуулалтын хэсэг бол яалчгүй шидэтгэлийн хэсэг байгаа. За тэгээд тэр хэсэгт бол саад байж гин. За саксны талбай бас байж гин тий. Энэ зүйлүүдийг бас гоё хичнээн хүүхэд яг хамрагдаж байна одоо. Ер нь бол энэ тоглоомын талбай дээр чи өдөрт хамгийн ачаалттай байгаа үеийг бодоход ер нь хамгийн оргил үеийн баг нэг 100 орчим хүүхэд залуучууд божигных ерөөдөө бол боломжтой байдаг. Зарим тохиол баг 100-аас ч илүү гарсан тохиол жишээлбэл юу гэдэг эд сургалттай үед бол бүр энэ тоо бол огцон нэмэгддэг. Тэгэхээр дотор ангиуд дүүрдэг. Доотлолт нь кофе шоп дахиад үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд саксны талбай дээр тоглоно. Яг энэ задгаа талбай дээр багчууд маань тоглоно. Ингээ ихээр яг өдөр тутамдаа өөрчлөлтөд хүүхдүүд бол маш их. Харин ичдээ орн нэг төвөөс ялгаатай зүйл манай дээр нөгөө дайрлуулан хамгаалдаг хүүхдүүд бол хараахан байдгүй. Тэр бол цэвэр яг хөгжлийн хөтөлбөр хамрагдаж байгаа. Ялангуяа сургуулийн өмнөх боловсрол авж байгаа хүүхдүүд одоо маань цэцэрлэгийн 3 ангитай. Одоогийн байдлаар нөгөө сайдын тушаалын хүрээнд цэцэрлэгийнхаа 2 анги дээр 20 хүүхэд автны 40 хүүхдийн одоо сургуулийн өмнөх боловсролыг хариуцаад үйлчлэгээ үзүүлээ явж байна. Хамгаалах үйлчилгээ маань хараах эхлэх байна. Гэхдээ ч гэсэн бид нар ер нь бол ичдээ орн нэг төв дээрээ бол байнгын бүр одоо яг 3 өнөөдөр яг манай ичдээ орн нэг төвийн 3 жилийн яваа болж байгаа. Тэгэхээр яг 3 жилийн хугацаанд нэг ч өдөр зогсоогүй. Нэг ч өдөр ерөөсөө үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гараагүй. Ийм амжилттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд бүтэн 3 жилийн хугацаанд нийтдээ бараг 300 гаруй кейс асуудлыг шийдчихсэн. Хүүхдийн амьдралтай холбоотой энэ асуудлуудлаар нэлээд хариуцлагатай альчилсан. Бас хамт олон маань бас ичдээ орн нэг төв бол үнэхээр амжилттай явж байгаа. Энэ төв бол яг байрлал хамгаалахаас илүүтэй илүү өршсөн сэргийлэх чиглэлийн хөтөлбөрүүд сургалт боловсролын чиглэлийн үйлчлэгээнд илүү явагдахаар энэ бол концепцтэй байна. Яг одоо энэ хүүхдүүд аваад энэ үйл ажиллагаа эхлснээр шидэ сарыг ардаа үлдээсэн байна. За яг энэ төвийн үйл ажиллагааг 6 сарын 1-ээс эхэлж болсон. Бид нэр 6 сарын 1-нд ялангуяа цар тахлын өвчин, цар тахалтай холбоотойгоор том олон хүүхд хамруулсан үйл ажиллагаа явуулж болохгүй байсан учраас их цомхон. Тэгээд нэг ангид ерөнхийдөө нэг 10 хүүхэдтэй байхаар төлөвлөд нийтдээ нэг 10 орчим дууланг 6 сарын 1-ээс эхэлж хичээллэж эхэлсэн. Тэгээд 8 сарын сүүл хүртэл бид нар ч бас нэлээд олон сургалт дуулангийнхаа эхний төсөлтийг дуусгаад одоо 2 дахь шатныхаа төсөлтийг ерөнхийдөө аваад явж байгаа гэсэн. Тэгэхээр амар гоё. За тэгээд хоёлоо татгшаага оръё. Маш гоё зүйл өгтөж аавна. Та бүхэн бэлтгэлтэй байгаарай.
намайг хардаа гэдэг үг боломжтой. За. Тэгээ эндээсээ эхэлсэн зөвөрөө одоо энэ дээр ирэхэд манай хамгийн гол дугуулангууд энэ зарлалууд ирэхэд болоо үздэг. За манайхаас чинь янз янзын хөтөлбөрүүд зарлал. Одоо энэ чинь Cisco гэдэг програм хэлж байгаа байхгүй. Үүнээсээ стандарт бүгдийг бэлдэх ийм зорилготой асуувал тэгээд цаашдаа бүр ажлын байраар хангаад 100% итгэлтэй ийм боломжийг бас нэг 21 их залуустай илүү боломж олгох ийм хөтөлбөр байгаа. За тэгээд энэ бага малгай тах гээд энэ бий байхгүй. Тэгээд 7 хоног болгоны хагас өдөр бага насны дүүнертэй зэрэг үлгэр уншигдаг байхгүй. Тэгэхээр яг тэр хүүхдүүдтэй бас үлгэр гол нөгөө ном унш гэж загнахаас илүү тий. Өөрөө ном уншиж өгөх нь өөрөө хүүхдийг унших сэтлээ үлдэг. Тэгээд нөгөө талаас яг ном уншиж өгөхөөр бас хүүхдүүд дагаж дуурайгаад би уншиж өгмөр ингэж сурмаар ингээд хүүхдүүд аяг дуртай. Тэгээд өсвөр үеийнхэн бол илүү номын клуб, кино клуб хоёрыг хослуулсан. Тэгээд иймэрхүү байдлаар манай номын клуб бас ажиллаж байгаа. За сайн дөрвийн лож гэсэн маш олон юм сургалтууд бас явагдаж байна. За дээрэс нь болохоор энэ одоо зарлагдсан байгаа сургалтын бүртгэлүүд Калимба өвчтөмийн сургалт, ижтэй спорт төрөлтийн сургалт эхлэж байна. Штрийн дугуулсан тий. За урлагийн дугуулсан. За англи хэлний клуб, йогийн сургалт гэх мэт ингээд маш олон сургалтууд одоо нэмэлт төслүүд ирнэ болоо. Энд дээр бол нэг өмнө болж ирсэн сургалтуудын процессуудаас ирнэ болохоор тийм л да. Одоо энэ аль жишээлбэл нэг энэ аль зүгээр 2 өдрийн мөрөөдлийн эрхэм гэдэг ерөөхдөө тийм хувийн хөгжлийн чиглэлийн менторшип хөтөлбөр маягийн тим сургалт байсан. За ижидтэй охид клуб гэл энэ болохоор мисс эмэгтэйчүүд ирж манай хүүхдүүдэд нэгснэ бие авч явах соёл, эмэгтэй өмнө гоо сайхан ингээл маш олон тийм соёл зүрхэдээ сургах ийм гоё орон зайтын клуб. Тийм модель гэдэг бүх талаасаа хүүхдүүдээс их сонирхтой. Манайх хамгийн гоё хэсэг нь Magic Open Mic гэдэг нэгсэндээ энэ чинь Open Mic буюу дуулах дуртай хүүхдүүдийг бид нэр өөрийгөө нэгтэн боломж олгохдаг. Ийм Open Mic бас 14 хоногт нэг удаа ерөөдөө явагддаг. Анок очмаа гэдэг нэг cover маш сайн болдог хоёр ихч. Ерөөдөө хариуцаад манай дээр ерөөдөө 14 хоногийн удаа энэ чинь бас сонирхолтой зочдод бол төлөөлж болсон нэлээд одоо ирж исэн. Ер нь яг хүүхдүүд бол их сонирхолтой арга хэмжээнд ер нь ингээ явагдсан юм байна. За ийшээ татгшаа. За энийг бас харуулчмаар санагчлаа. Насныхаа тоогоор бутлаа арчнаа гэдэг. Энэ бол одоо үйлчлэгч хүмүүсийг хүндэтгсэн маш гоё ураа байна. Маш гоё юм. За тэгээ хогоо ангилдаг хэсгүүд байж байна. Хүүхдүүдийг бас багаас нь ийм зүйлд сургах хэрэгтэй тий. Яг энэ хогоо ангилах зүйл бол бас учир дутагдaltaй байдаг. Энийг одоо арилгах тал дээр ингэж ажиг. За ингээд дотгошоо орж ин номын сангийн хэсэг орж ирж ин. За тэгээд хүүхдүүд ингээд суудсан. За энэ талаараас ойлоо өдрийн цагаар одоо энд юу хийдэг вэ? Ерөөдөө бол энэ чинь кофе шоп, ингээ номын сан гэсэн хоёр концептээр үйл ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр кофе шопт бол мэдээж худалдаанууд явагддаг. Ханиулагчд болон энд байгаа хүүхдүүд зориулсан худалдаанууд хийгддэг. Давхар яг энэ чинь уншлага буюу номын сангийн зарчмаар гэрээр ном олгодог. Эргээд нэг хугацаагаа сунгаад гэрээрээ ном унших тийм боломжоор бас ханддаг. Хүүхдүүд өдөр тутамдаа орж ирж гэрийн даалгавар хийх, найз нөхдөйгөө уулзах, чөлөө цагаа өнгөрүүлэх. Өөрөөр хүүхдүүдийн тийм чөлөөт орон зай гэсэн үг. Нэгсэндээ хотын төврөө бол байнга бас бид нэр өөрсдөө байнга хотын төврөө бас ороод ирэх боломж бас гардаг. Тэгэхээр яалчгүй бид нарыг яг л хотын төвд байгаа юм шиг тийм уур амьсгалыг, тийм соёлыг бүрдүүлж чаддаг. Хамгийн гоё орон зай бол яалчгүй Magic Cafe буюу манай шийдсэн кафе. Тэгээд энэ кафе бас ер нь бол нөгөө цаад болохоор бол эндээс судалгаа өгсөн. Хандивлагч нарыг эндээс судалгаа авалт хийгээд манай одоо урсгал зардлыг дэмждэг тийм ийм зорилготойгоор бас нийсэндээ өөрийгөө дэмжих ийм бизнес модельээр суурилсан. Одоо яг энэ кофе шоп аа. Гэр оролт дондоо бас хамгийн анхны кофе шоп биш мэдлэж болох үстэй. Энэ кофе шоп ялангуяа яг л нөгөө гар аврын кофе гардаг тийм үр боталж идэг энэ кофе шоп бол гэр оролт дондоо бол яалчвал анхных байх гэж.
Тэгээд энэ танхим бол хаан банкны бас нэрмжит танхим. Одоо энэ Magic Cafe Баяр хаан банк гэж байна шүү дээ. Цагийн дээр ингэ хийгээд гисэн. Ерхий энэ танхимыг бүх төгчлөлтүүдийг нас хаан банкны хамтлан байна бас бид нарт хийж өгсөн юм байна. Тэгээд одоо энэ шалнаас босоод ер нь энэ тавилганууд, энэ кофе шопын хэрэгсэл, ширээ сандал те энэ бүх төгчлөлтүүдийн ажлыг хаан банкны хамтлан хийж өгсөн. Тэгээд одоо энэ харагдж байгаа пакет бол Deutsche Villa гэдэг компани хамт олон биднээр энэ бас хийж өгсөн. Одоо яг энэ орон зай бол яг хүүхдүүдэд нэг талаасаа хөгжих, сурах боломжийг нэг талаасаа ойртуулж байгаа. Тэгээ нөгөө талаасаа яг манай байгууллагын нэг хамгийн чухал баримтлал байгаа зүйл аль нэгэн баян одоо ялгаж байдаг. Гэхдээ төрийн үйлчлэгээ, бодлого, боловсролын хүртээмж гэдэг зүйл өөрөө тэгш байх хэрэгтэй. Тэгэхээр тэр тэгш боломжийг л бид нэр ойртуулах гэж маш их хичээж ажиллаж байгаа гэсэн. Энэ орон зай чинь нэгсэндээ тэр хотын төв рүү очиод сурч чадахгүй байгаа, хотын төв рүү очиод ном уншиж чадахгүй байгаа хүүхдүүдэд бол хамгийн чухал орон зай байгаа. Тэгэхээр эндээсээ маш их хөгждөг, сэтэл авдаг те. Хамтдаа нийлээд сурдаг. Тэгээд гэрийнхэн даалгаврыг хийждэг. Ер нь бол хөгжих хамгийн чухал бүс орон зай гэж ер нь бид нэр хараад байгаа. Энэ хэсгийг бол энэ тэгэхээр айгүйх ном цугларсан байна л да. Номоо та нар хаанаас цуглуулж байна? За ном бол ер нь бол бид нар номонд ерөөсөө мөнгө гаргаагүй. Одоо өнгөрсөн 11 сарын 23-нд бид нар чинь нийт ханиулагч нартай зориулж тайл өдрлөг хийсэн. Тэгээд тэр өдөрт манай ханиулагч нар бүгдөө яг бараг л нэг номтой эсвэл багц огц номтой бэлэг гэж ирж байгаа байхгүй нээлттэй өдрлөг учраас бид нарт зориул нөгөө талаас бидний ийм том бүтээн байгуулалтын ард баяр хүргэж бид нарт маш олон хүмүүс ном хандуулсан. Мэдээж бас маш олон залуучууд маш олон хүмүүс манай төвдөд танилцах гэж ирэхдээ бас номын санд ном хөндлөгээд өөрийнхөө уншаад дуусгасан номнуудаа ч юм уу хандуулдаг. Тэгэхээр одоогийн байдлаар манай төвдөр нийт нэг 7000 орчим ном өшгөд бол байгаа. Тэгэхээр энэ олон ном бол бүгдөө өшгөд бол хандвар ирсэн. Манай төвөөс бол ямар ч тийм гаргаагүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол яалчгүй маш олон хандуулагчдын одоо сэтгэл гаргаж авчирсан номнууд бол энд байгаа. Их сонирхолтой бас номнууд бас байдаг. За хоёлаа одоо энэ кофе шопын хэсэг бас танилцуулъя. Энд юу зардыг бас те. Яа чин сонирхолтой санагдаад байна л да. За энэ болохоор манай одоо уншигчийн үнэлэх байна. Нэгсэндээ одоо нэгсэн хүүхдүүд ингээд одоо шийдэл ингээд гэрээр ном авч ийн л та. Тэгээд ерөөхдөө бол 3-4 хоног гэрээр авах хэрэгтэй байдаг. Жишээлбэл энэ хүүхэд хамгийн анх 6 сарын 25-нд номоо нээсэн. Үүнээс хойш нийтдээ 31 ном уншчихсан хүүхэд байна. 3 сарын хугацаанд. Тийм. Тэгэхээр энэ хүүхэд бол аягүй уншдаг хүүхэд байна. Тэгээд энэ чинь Анар гэж хүүхдтэй те. Тэгэхээр манай хүүхдүүд болохоор гэрээр ерөөхдөө ном авч яваад уншдаг. Дээрээс нь болохоор танхимаар унших юм зорилттой. Тэгэхээр энэ бол хүүхдүүд бүгдөө энэ дээр бол карта нийлгээд гэрээр авах юм боломж. Тэгээ хамгийн сонирхолтой нь бол заавал тим хүүхэд гэлтгүүгээр манад энэ ч ерөөсөө энэ хавьд байгаа хинч карт нийлгээд гэрээрээ ном авч яваад унших боломжтой. Тааж гисэн манай төвд карт нийлгээд ном унших боломжтой гэсэн. Бүх насныхан байх. Тийм, бүх насныхан гэсэн. Тэрвэрээ гэсэн сонирхолтой. За ийш харах юм бол за энэ бол маш олон төрлийн хүүхдүүд бас хичээлээ дараад ирдэг. Хичээлээ дараа ирэхэд бас хүүхдүүд үндэсдэг те. Тэгэхээр юу авчдаггүй яах вэ гэдэгтэн зориулаад яг хүүхдүүдэд зориулаад бид нэр юм доорцог хайртай. Хинжээнээс нэг жоохон том те. Тэгээд энэ чинь өөр 200 төгрөгөөр худалдаалдаг. Тэгээ хүүхдүүд маань эндээсээ бас худалдаа авалтаа хий чинь. Тэгээд одоо энэ бичээ зах зээлийн үнэ шал өөр үнэтэй л ахaltaа. Гэхдээ бид нэр яг хүүхдүүд зориулсан юм бие 200 төгрөгөөр тасаа гэж худалдаалдаг гэсэн. Тэгэхээр энэ хүүхдүүд маань эндээсээ попкорн авчиж болно, бичээний авчиж болно, юугаа авчиж болно те. Борцгоо аваад идэх боломжтой. За тийш харах юм бол Magic Store гэж байна те. Энэс хор манайхаас гаргасан бас манайхыг бас дэмждэг байгууллагуудын өгсөн хандив нэгсэндээ худалдаа хийх боломжтой. Эндээс бол нэгсэндээ одоо шийдэл энэ аяг вакцинуудаас худалдаа авалт хийгээд бодлуулалт бураас нь манай төвд нэлсэнд орсголт авдаг гэж тодорхой хувь нь орж ирдэг гэсэн. Тэгэхээр бас хор энэ миний худалдаа хийгдчихдэг гэсэн. Одоо нэгсэн хандивлагч эндээс
нэг бол кофе аваад дэмжиж болох, нэг бол тэр бүтээгдэхүүнс нэг ширхэг дэлгүүрний авсар аваад дэмжиж болох ч юм уу те. Иймэрхүү байдлаар бас дэлгэгчтэйгээ оролцох юм боломжуудыг олон талаас нь нээж өгдөг гэсэн үг. За би ямар ч гэсэн худалдаа авалт хийж дэмжнэ. За энэ хэсгээр юу байна? Энэ хэсгийг танилцуулж болох уу? Энэ одоо за тэгвэл яваад ороод танилцуулъя давчи. За энэ хэсэг юу? Бас нэг гоё шинэ хэсэг орж ирж байна. Та энэ харж байгаа ингээд энэ дэлгэтэй номроо ингээд орж ирж та тий. Яг энэ хэсэг бол Magic Cafe гэдэг ийш бол дандаа энэ цэцэрлэгийн хэсэг бол ороод ирж байгаа. Тэгээд одоо яг энэ хэсэг дээр бидний одоо энэ баруун гарталд байгаа хэсэг дээр бол одоохондоо үйлчлэгээ явж эхлэегүй. Гэхдээ энд бол хөгжлийн бэрхшээлтэй ангийн холимог одоо бүлгийн анги нь бол байрлана гэсэн. Нэгсэндээ болохоор эрхтний бэрхшээлтэй ч юм уу те олон талын одоо бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдтэй хамтдаа суралцах юм боломжтой холимог бүлгийн анги гэсэн. Яг тийм тусгай анги, ийм тусгай анги гэхээс илүүтэй ер нь бол энгийн анги шиг тэгээ зүгээр л яг хамтдаа эндээ бол суралцах боломжтой. Нөгөө талаараа тэр тийм байх нь юугаараа даваа тал байна гэхээр хүүхдүүдэд багаас нь ялгаатай байдал гэдэг зүйлийг ойлгуулдаг. Хүний эрхийн мэдрэмжтэй ойлгодог тийм. Багаасаа одоо хөөх гэл ийм байд юм өндөр гэж цочирдох биш. Ийм зүйл байд юм биш шүү. Энийг би зүгээр л хүлээж авах хэрэгтэй юм биш шүү гэдэг. Тийм бас нөгөө хүүхдүүд өөрсдөө бас хүлээн зөвшөөрөх тийм зүйлийг одоо хүмүүжлийг багаас нь суулгаж өгөх юм шүү дээ тий. Ялгуурлан гадуурхах зүйлийг арилгах. Энийг одоо бас яг танаа энэ зүйлийг нийслэлийн бүх сургуулиудад бий болгоосоо гэж би хувьдаа боддог байхгүй юу. Яг ингээд нэг ангид нэг 30 хүүхэд байлаа гэхэд нэг 5 тийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг ч юм уу тий. Тэгснээрээ нөгөө ялгуурлан гадуурлал арилгана. Дээрэс нь мөн энэ бол хэвийн зүйл. Бид энийг нэгэндээ туслах ёстой гэдэг тэр сэтгүүг бас суулгаж өгнө. Тэгэхээр энэ бол айгүй маш гоё таатай зүйл байна. Энэ бас айгүй гоё тогтчлыг хийж өгсөн юм байна тий. Ингэж сэтгэл гаргаж одоо энэ бол бас хүн энэ хараа дууч уук гэж чинь группуудын нэрсэж штэ. Энийг одоо энэ болохоор манай ерөөхдөө бол нэг алдрын хан гэж нэрлэдэг байгаа бид нар. Тэгээд яг энэ нэг карандашийн бид нар дээр хийж тогтчулж өгсөн. Тэгээд энэ дээр бол ер нь бол маш олон байгууллагуудын нэрс ер нь бол орох боломжтой. Гэхдээ ер нь бол бид нэг альва нэг хандвийн хэмжээ гэхээсээ илүүтэй цаг хугацааны хувьд бидрийг дээрээс нь хүн хүчүүд бидрийг маш удаан хугацаанд дэмжсэн одоо хандивлагчдын төлөөллүүд энэ чинь харагдаж байна гэсэн үг. Нэрсэндээ ямар нэгэн байдлаар нөгөө нэг хандвийг босгохын тулд ард нь маш их баг ажилласан тийм маш их хүн оролцсон. Эргээд маш их цаг хугацааг зарцуулсан. Тэгээд дээрээс нь маш олон жил бидрийг тууштай дэмжиж байгаа хандивлагчдын төлөөллүүдээс энэ хандарга. Тэгээд энэ од болгон жишээлбэл өөрсдийн түүхтэй гэсэн үг ардталтай маш том оролцоог илэрхийлж байгаа гэсэн. Тэгээд одоо шил энэ дээр нэг 5 од байна шүү дээ тийм. Нэг арай нэг том 5 од байна шүү дээ. За тийм ээ нэрээ. Энэ 5 од бол жишээлбэл бидний хувьд бол хамгийн чухал. Тэгээд хамгийн их хүний оролцоог илэрхийлж байгаа. Жишээлбэл сэтгэл зүрхээ гаргасан зүйлсэн хүмүүс. Volunteers гэхэд одоо шилбэл манай дээр яг үндсэн бүртгэлтэй байдаг, гишүүнчлэлтэй байдаг сайн дурынхнаас гадна зүгээр л нэг өдөр ирээд гадаа газар шороон дээр ажиллаж байгаа л чимээгүй хүн ажиллаж байгаа л яваад гисэн. Зүгээр л нэг өдөр ирээд манай бусад үйл ажиллагаанд тусалж байгаад яваад гисэн тийм зөндөө олон хүмүүс байгаа. Нэрэн дурдтаагүй би магадгүй нэрийг мэдэхгүй тийм маш олон хүмүүс байгаа. Аль нэг цэгэр хантасараас хүн дээр нь очиод хантаатай хүмүүсэл газар шороонд оролцож байгаа. Тэгэл буцаад яваад өчтдөг тийм. Ийм бас чимээгүй батрууд гэж бид нэрлэдэг. Тийм хүмүүс бол маш их байгаа. Volunteers бол бидний хувьд бол ялч чимээгүй батрууд. Тэд нар бол маш олон ажлыг ерөөсөө нугалж өгч байгаа хамгийн том хүч ерөөхдөө бол. За энэ хэсэг ямар юуны хэсэг вэ? Reception хүлээлгийн хэсэг багш юу тийм үү? Ерөөдөө reception хэсэг. Тэгээд одоо энэ камерын хяналтын систем ерөөдөө энэ дээр ажиллаж байгаа. Манайх чинь 2 давхар байшин. Нийтдээ нэг 28 камер ер нь бол энэ бүх хэсэгт ажиллаж байгаа. Тэгээд тэрний камерын бичлэгийг хатгалдаг том систем энэ том хар дөрвөлжин зүйл аахгүй. Тэгээд эндээсээ ерөөдөө хяналтуудаа хийе явчихдаг. Тэгээ манай энд чинь бас хүүхдүүд юм алдах тий өмнөх янз янзын тохиолдолд бас нэлээд гарна л та. Тийм үү. За энэ хэсэгт ерөөдөө бол манай цэцэрлэгийн баг болон тэгээд үүжин клубын хэмжээд гişрүү төвшин жаргалын ерөөдөө нэрмжит баг бүлгийн анги байгаа. Тэгээд нэгсэндээ энэ хүүгийн нэрмжит анги болгоод бүх тогтчлтыг нь ерөөдөө хийхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан.
Үүжин клуб өглөөний клубийнхан ерөөд бол энэ дээр төвшин жаргалынхаа нэрмжтэй анги болгож тогтчуулахад хамт олноор ерөөд бол сэтгэл дэвсэн бүх ерөөд бол хөрөнгө оруулалт хандаг бүсгэлтийг нь хийгээд энэ ихэд тогтчлтыг ер нь хийж өгсөн. Хальс харуулж байна. За энэ хэсэгт тэгээд тавьчихсан. Одоо манай сэтгэлийн хөтөлбөр нь удаж байгаа хаа. Хальт. Энэ хэсэгт ер нь бол манай цэцэрлэгийн баг бүлэг маань үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг. Одоо хүүхдүүд миний одоо унтаа сэрж байгаа. Наа. Интерьер дизайнер энэ ямар гоо сэтгэл соргис шингэсэн бүр айгуу гой санагдчих штеп. Бүр ингээд гэгээлэг зүйл мэдрэгдээд айгуу гой уур амьсгал өгтөж аваад ингээд явж байгаа бүр айгуу талархаж байна. Айгуу гой юмнууд хийгдсэн байна тий. За энэ сайн дурахны хөгжлийн танхим гэдэг одоогоор бүрэн тогтчлт нь бол гэж амжаагүй. Одоо бид нар чинь маш олон төрлийн сайн дурахны дэмжлэгийг авсан. Маш олон залуучууд цаг хугацаа хөдөлмөрийг ерөөдөө бол энэ төсөлтөд хувь нэмэр болгож авч байгаа. Гэхдээ эргээд бид нар сайн дурахын залуучуудыг дэмжих ёстой, хөгжүүлэх ёстой. Ялангуяа энэ салбарт энэ нийгмийн салбарт ажиллахаар сурж байгаа, мэрэгчж байгаа залуучуудтай бол тэр залуучуудаа бүр биелүү дэмжих. Тэгээд энэ салбарынхаа мэрэгчлэлтэнгүүдийг бэлтгэхэд бид нараас тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэж юу нь бол хэлж болно. Манай анхны хувьд бол энэ хэсэг бол бидний одоо инкубатор төвлөх гэсэн үг л дээ. Волонтер инкубатор төв гэсэн үг. Тэгээд одоо яг ингээд энэ зургийг авах юм бол манай сайн дурынхантай холбоотой ерөөсөө бүх дүрс зургууд байгаа юм л да. Ер нь бол одоо ижидээ уут цөм байн шилэгний нөхтэй нөхөс энэ аялал маялал гэдэр гэл ерөөсөө манай сайн дурынхныг илэрхийлж болох бүх дүрслэл хэлбэр дүрснүүд ерөөхдөө бол энэ дээр харагдаж байна. Энэ дотроос баг бүгд нь болоод харчих юм байна. Тий. Тэгээд Чимбат гээд бас яг манай дээр бас энэ зураг зорж өгдөг нэг мундаг залуу бий. Тэгээ ерөнхийдөө энэ манай байгууллага дээр байгаа юм нарийн деталь жижиг юм нарийн зургуудыг бүгдийг зорж өгдөг. Тэгээд ерөнхийдөө дийлэх зургуудаа бол хандгаар ерөнхийдөө зорж өгсөн. Тэгээд тодорхой хэмжээний бас зарим одоо баг юу гэж жилийн хугацаатай болчихоо да. Тийм жил баг манай байгууллага ажилтна шиг л зарим үед тоогооч хийсэн явсан, зарим үед гадаа манаач явж байгаа ч юм тий. Тэгэхээр тэр ах маань бол ерөнхийдөө энэ бүх зургийн санаа гаргаад зураад ерөнхийдөө бол маш гоё харагдаж байна. Лантун дохио гэд энэ байгууллагт ажиллаад энд одоо хүл тавьснаас хойш хэдэн жилийг ардаа орхисон байна. Маш олон одоо сэтгэл зүргээ зориулж авсан шиг санагдаж байна л да. Маш мэдлэг сайтай. Айгу бүр анхнаас нь л эхэлсэн шиг санагдаж байна. Тийм. Би байгууллагт ороод одоо 3 жил 5 сар болж байна да. Тийм. Ер нь бол яг ижидийн орн нэг төсөл яг эхэлж байхад орж исэн. Тэгээд тухайн үед бол яг л байгууллага дээр одоо ганцаараа яг цалин авдаг ажилтан байлаа. Тэгээд нэгсэндээ хамгийн анхны ажилтнаар ерөнхийдөө бол тухайн яг ижидийн орон төсөл дээр хамгийн анхны ажилтнаар бол орж ажиллаж байсан. Тэгээд тэрнээс хойш бол ижидийн орон 1 төсөл, 2 төсөл бас их олон нэг том нөлөөллийн ажлуудын ард гарсан. Тэгээд ер нь бол миний хувьд чинь бас их олон төрлийн ажлууд дээр бас хариуцж авч явдаг. Сайн дурынхныг ерөөдөө чиглүүлж ахалж менежмент хийх ажил дээрээс нь одоо ижидийн орон пэйжүүд гэдэг юм уу те бусад сошиал пэйжүүдийн хөтөлбөрийг хариуцж явна. Дээрээс нь зарим тохиолдолд гэрэл зурагч болно, зарим тохиолдолд дизайнер болно. Тэгэл үндсэн хуулийнхаа ажлыг хийдэг ч юм уу те. Тэгээд мэдгүй үндсэн хөтөлбөр төсөл хөтөлбөрийн ажлуудыг хариуцаад ерөөдөө янз янзаар л ер нь бол хийж чадах бүх зүйлийг хийдэг. Тий, 91 байгууллагын нэг онцлог чинь тэр шүү дээ нэг айгүй тийм универсал гэдэг те. Нэлээд хүнийг хэлнэ гэж байна. Тэгэхээр чиний хувьд яагаад энэ төвийг зориод энд төвд ажлыг гэж сэтгэл зүрхээ зориулаад орж ирсэн юм бэ? Энэ талаараа бас. Аха. Ер нь бол яг би 2019 оноос эхлээд 91 салбарт орж ирсэн. Өөрөө яг 9-р ангиас эхлээд ер нь бол хүүхдийн эрх оролцооны чиглэлээр ер нь бол хүүхдийн байгууллагт ажиллаж эхлээд хамгийн анхлын хүүхдийн төлөөгээ төрөмсөө байгууллагт ажиллаж эхэлсэн. Тэгээд тэн дээр яг хүүхдийн оролцоо, хүүхдийн эрх гэдэг ерхий гол агуулгуудыг аваад тэндээс болохоор дараа нь бодлогод залуусын хяналт гэдэг илүү бодлогын түвшинд хүүхд оролцох, шийдвэр гаргах түвшинд залуучууд оролцох юм боломжтой орон зайг бүрдүүлэх
тэгээ бодлогот хяналт тавьдаг тийм төрөмс байгууллагыг хамт үүсгэн байгуулсан явж ирсэн. Тэгээд үүнээсээ холбоотойгоор мэдээж нөгөө хувийн дотоод хүсэл мөрөөдөл зорилго гэж байгаа. Тэр зорилгынхаа нөгөө явсаар гал нэг л мэтгэл сантан төхөө төрөмс байгууллагатай ерөөхдөө бол холбогдсон. Одоогийн байдлаар бол яг л бодож исэн тэр хүсэл мөрөөдлөөр нь биелүүлчихсэн юм шиг санагдав. Одоо мөрөөдөл ерөөхдөө биелэх тусмаа илүү томорч дараагийн том мөрөөдөл биелэх тийм ш нэгсэндээ шат ахих гэдэг юм уу та тийм. Яг тийм л яадаг. Ер нь бол яг хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээхэд өөрийнхөө хувь нэмрийг ер нь боломжтой хэмжээгээр бүхэл түвшинд оруулах хүсэл дотор минь байнга байж идэг. Хамгийн их одоо юу гэдэг өөрийгөө таних орон зай чинь ер нь бол явж сайн дурын ажил. Тэгээд би маш олон одоо дүүнертэй ч гэсэн хэлдэг. Чи сайн дурын ажил хийж байхдаа маш хариуцлагатай байгаас сурч. Хэрвээ чи сайн дурын ажил хийж байхдаа л хариуцлагатай байгаас сурчих юм бол цаашаа ямар ч ажлыг хийсэн маш хариуцлагатай болоод сурчна. Цалинтай ажил хийсэн ч, цалингүй ажил хийсэн ч бусад ер нь ямар ч зүйл дээр чи маш хариуцлагатай хүн болно гэдгийг дүүнертэй айгүй хэлдэг. Тэгэхээр яг надад ч гэсэн ойлгуулж яг энэ үзэл бодлыг суулгасан зүйл нь өөрөө сайн дурын ажлаас. Тэгэхээр ур чадвар суун, үзэл суртал суун, үзэл суртлаас гадна өөрийн гэсэн зарчим үнэт зүйлтэй болно. Тэгээ түүндээ тулгуурлаж нэгсэндээ оролцоо болон яг оролцож байгаа ажлынхаа үнэт зүйл мөн чанараа илүү ойлгоод түүнтэйгээ ур чадвар бас бүх зүйлээ холбоод ажилладаг ийм болдог юм байна. Үзэгч та бүхэндээ бид одоо бол би Ард Ньюс цэгмэн за мөн Эрэг цэгмэнд хамтраад за эд шидийн орон 2 дээр ирж энэ төслийг энэ том бүтээн байгуулалтын талаар та бүхэндээ танилцуулан хүргэж байгаа байлаа. Тэгэхээр үргэлжлүүлээд бас дараагийн анги руу оръё. Бас өөр үйл ажиллагааны талаар үргэлжлүүлээд ярилцъя. За энэ хэсэг манай балет бүжгийн танхим байна дээ. Вау! Одоо Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд за эд шидийн орон гээд энэ хэсэг Улаастын шинэ эцсийн одоо балетын хичээл танхимтай энэ гайхалтай хэсэг байна. Энэ гэр хорооллын дунд одоо балет хичээллүүлнэ гэдэг бол одоо хотын төвдөө олддгүй газар одоо ангишүүдээ те ачаал ихтэй байдаг бас хамруулахад айгүй хүндрэлтэй ч гэдэг юм уу янз янзын их хэцүү хүн байдаг. Энд одоо ойртод ирсэн байна гэдэг нь бол айгүй таатай санагдаж байна. Тэглэв ах яг манай байгууллагын хувьд түрүүн яг хэлжсэн. Мэдээж нөгөө аль ч нэгэнд баян ядуугийн ялгаа гэж байгаа. Тэгэхээр энэ ялгаа байсаарч байх бах. Гэхдээ нэг зүйл бол хамгийн чухал нэг л зүйл аа. Тэр нь болохоор нөгөө боловсролын хүртээмж нийгмийн үйлчлэгээ төрийн бодлого гэдэг зүйл өөрөө бүх хүнд ижил тэгш үйлчлэх ёстой. Тэгэхээр хотын захад байгаа хүүхэд ч гэсэн нэгсэндээ хөгжих, боловсрох тэр орон зайгаар хангагдаж байх хэрэгтэй. Төрийн үйлчлэгээ тийм том өргөн цар хүрээнд хамрагдаж байх хэрэгтэй. Тэгэхээр тэр зүйлийг бид нэр бас илүү нэг ойлгуулахыг хүсдэг. Нэгсэндээ тэр хүртээмжтэй байдал, тэгш бус байдал гэдэг зүйлийг илүү ойртуулахч ер нь бол энэ төвүүдийг энэ гэр оролдонд барьж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр одоо шилбэл энэ анги болж байлбал Стерлинг гэх Америкийн нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулдаг Стерлинг балетын нэрмжтэй танхим. Тэгэхээр бидний бас нэг том амбиц нь бол бас л яг энэ ангиас нэг дэлхийн хэмжээний нэг балет ч хүүхд төрүүлчих юмсан тий гэсэн тийм том мөрөөдөл байдаг. Том мөрөөдөл байдаг тийм. Тэгэхээр эзэн нэгэн цагт магадгүй энэ мөрөөдөл биелэхийг үгүйсэхгүй. Гэхдээ тэр мөрөөдөл биелэхэд бол яг одоо бидний ажлын үр дүн ямар чухал байсан маш олон хүмүүс бас ойлгох бах. Одоо хийж байгаа ажлууд дээр болохоор тэр болгон бас хүн болгон шууд тийм үгээд шууд хүлээж аваад дуулгаалтад ойлгохгүй. Тэгэхээр энэ олон зүйл бол нэг талаасаа бид нар бол хүмүүсийн хандлагатай ерөөхдөө бол бас нэлээд тэмцэл өрнүүлж байгаа хүмүүс л дээ. Нэгсэндээ бэлэнчлэг сэтгэлгээ байна. Тэ? Маш олон зүйлсүүд энэ дотор байгаа. Гэхдээ тэрийг яллах засгаал хичээж байгаа гэсэн. Хүүхэд бүхэн тэгш хэрэгтэй байх ёстой. Хүүхэд бүхэн адил одоо бүх зүйлийг эдэлж хэрглэж байх ёстой. Хүүхдийг ялгах ёсгүй. Тэр зүйлийг бол танах одоо ингэж яг цогцоор нь бий болгоод яаж байгаа надад бол маш их таатай. Дээрээс нь үзэгч хүмүүс ч гэсэн маш их таалагдж байгаа гэдэгт бол би 100% таатай. За тэгээд дараагийн сэтгэл зүйн танхим. Одоо яг энэ төвчин нөрөө хүүхэд хамгаалал хөгжил гэж байна. Тэгэхээр хамгаалал гэхээр хамгааллын үйлчлэгээ үзүүлэх нь шүү дээ. Тэгэхээр хүүхд хамгааллын үйлчлэгээнд нийгмийн ажилтны нийгэмшүүлэх чиглэлийн үйлчлэгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчлэгээ, холбоон зуршлалын үйлчлэгээ, за хөгжүүлэх үйлчлэгээ тийм энэ бүх зүйл ингээд хамтдаа явчих багтаад явцдаг. Тэгээд
эрсдлийн үнэлгээ хийн, эргээд хамтарсан байгуутай хамтран холбон зурчлалын. Тэгэхээр энэ үйлчлэгээ минь хараахан эхлэегүй. Гэхдээ яг одоогийн байдлаар бидний хувьд эхэлсэн үйлчлэг нь бол яг сэтгэл заслын үйлчлэг минь эхэлсэн явж байгаа. За энэ хэсэг бол одоо та бидний энэ том бүтээн байгуулалтыг хийхэд сэтгэл зүрхээ зориулж исэн ялцчгүй том арын хүч сууцгааж байна. Лантун дохоо офисын хэсэг нь сайн байцгаана уу? За сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. Бас нэлийн хэдэн олоолаа сууд юм биш үү тий? Ерөнхийдөө одоо энэ чинь бол 2 жишээлбэл манай сайн дурын 2 хүүхэд. Манай одоо шил бид нар чинь яг үнэлэхэд бүх ажлуудаа бүгдийг өөрсдөө авч гаргахад бас хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр зарим ажлууд дээр сайн дурынхаа тусламж хэмжлэгийг бол аавна л да. Одоо бол энэ чинь яг сургалтын менежер, гадаад харилцааны менежер нярга гур сууж байна. Тэгээд нөгөө хоёр нь бол манай их сайн дурын 2 ажлаад ажилтнаа туслаа явж байгаа гэсэн үг. За тэгээд энэ шалгаар одоо манай эмч хурлын өрөө. За ажилчдын бас цайны хэсэг ерөөд явж байгаа. Тэгээд бас яг манайхаас бидний зүгээс бас нэг баримтлаж байгаа нэг зүйл нь болохоор гэр оролт донд үйл ажиллагаа явуулж байгаа учраас нэгдүгээр нь ажилчдын ажлах орчин дээр нэг маш сайн анхаарч байгаа. Эргээд бас бид нар нэг ажилчтайгаа урамшуулах, таатай орчинд ажиллах. Тэгээд энэ чинь нөгөө гэр оролт донд ажиллаж байгаа өглөө ирэхээс ахгуулаа тий. Нөгөө нааш ирэх замыг та бүхэн замдаа харсан баг тий. Тэгэл замаас ахгуулаад маш олон тийм бэрхшээлийг давж ирж байгаа. Тэгээд эргээд бас зарим манай баг хамгийн холоос ажилдаа ирдэг нардуур орлоос ирдэг байхгүй юу? Нэг нь бүр нисгээс ирдэг. Тэгтэл ингэж зорж бүр ишээ яг ажиллахын тулд ингэж сэтгэл зүрхээ зориулж байгаа хүмүүс бол маш их бий. Одоо энэ чинь шатрын дугуйлан англи хэлний сургалт тэгээд солонгос хэлний сургалтууд гол төлөв үйл ажиллагаанууд энэ чинь явагдаж байна. За дээрэс нь болохоор манай сайн дурынхныг чадахжуулах одоо волонтер менторшип хөтөлбөрүүд энд бол давхар хэрэгжээд бас хотоос зорж энэ чинь ирж яриа танилцах хийдэг хүмүүс бол ерөөдөө гол ажиллаад байна. Тэгээ ер нь бол яг бид нөгөө энэ төвчин өөрөө бүгдийг мэдлэгжүүлэх замаар урьдчилан сэргийлэх ийм концепттэй төв. Тэгэхээр чи цаашаа ч гэсэн маш олон төрлийн урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтууд явагдана гэсэн. Анзаарсан бол одоо яг манай ийшээ чи нэг 80 дугаар сургууль гэж байгаа. Сургалтаа ойр учраас энэ хавийн хүүхдүүдэд мэдээлэл түгэх хамгийн том баазуурын энэ сургууль болчихж байгаа гэсэн. Тэгэхээр бид нэг дуулангийн бүртгэл за эргээд энд явагдах сургалтын заруудыг бас энэ сургуулиар дамжуулна. Эргээд энэ хавьд байгаа дэлгүүр, худаг тий энэ олон зүйлсээр бас дамжуулж орч зорилттой айлуудаа бас хүүхдүүдээс олж авдаг байна. эд шидтэй ах эгч нар гэж шүү. Хүүхэд хамгаалал хөгжлийн төв гэдэг лантан. Тэр чинь одоо нөгөө маш гоё. энэ чинь нөгөө эгчтэй ах эгч одоо манай хандив өгж байгаа хүмүүс ирээд хандив өгөх болгонд бишээ бөмбөг гэдэг байсан аахгүй. Тэгэхээр нэгсэндээ энийг ингээл дүүргэж чадах юм бол манай төв босноо энэ барилга дууснаа гэдэг ийм нэг талаас мотивац эндээс бол маш их авдаг байсан. Нөгөө талаас хандивлагч нар ч гэсэн бас их уран зориг хэмжигтэй алдаана. За би энэ тоо нэмрээ оруулчлаа шүү гэдэг. Шууд бодцоор нөгөө алцааны хөвөр дөнгө харах юм байна. Тийм байх тий. Их гоё. Урамтай ч бас ярьсан гоё талархлын хаа бас хийж өгч байсан юм бол бас маш их хичээл зүтгэл хөдөлмөр орсон ийм бас хэсэг байна. Хамгийн чимэглэл энэ аюу бас хэцүү юм гэлээ. Ажиллагаа ихтэй юм гэлээ. За энэ өрөө бол ерөнхийдөө бол манай амралтын өрөө. Вау. Ажиллаж хаяа ядарна те. Зарим нэг жоохон тавшраад өөрийгөө нэг сэргээчээд нэг ажиллах боломжтой тийм орон зайг бүрдүүлж өгдөг гэсэн. Тэгэхээр манай ажилчид бол бид нар ч бас нэг ажилчдаа бас нэг дэмжиж байгаа нэг хэлбэр бас энэ өрөө гэсэн. Энэ ханыг ингээ харах юм бол энэ бол энэ бүтээн байгуулалтыг ямар аргаар яаж хөрөнгөийг босгосон, эргээд тэрний юунд зарцуулсан бэ гэдэг нь бас эндээс энэ топ баримтаас харагдана гэсэн. Одоо шилбэлийн манай байгууллагын хамгийн онцлог зүйл нөгөө оролцох маш олон төрлийн сувгийг нээж өгч чадж байгаагаа нэг талаас илүү онцлог. Одоо жишээл тэнцээ нэг жирийн нэг малчин биднэрт хонь өгөнгөт тэрийг бид нэр сошиалтаар дуудлага худалдаанд оруулаад тэрний өөрөө 1 сая төгрөг хүрэх жишээ нэж тийм. Ямар хөөрхий. За Улс аймгаас гэхэд нэг юм яхад биднэрт 5 шуудаа борцог хараад 50 шуудагаар 5 шуудаа борцог хараад замын үнэтэй байгаа болсон. Нөгөө замын үнэ бидрийг хайсаргаад энэ борцог аваад төсөн ч гэдэг тийм. Тэр нь өөрөө тийм. Тэр нь өөрөө одоо нөгөө манай сайн дурынхны бас олоолаа маш их ажил хийн.
тэгэхээр тэрэн дээр чинь нөгөө нэг өстой яг цай хоол хүнсээр хангах хэрэгцээ шаардлага гарна. Энэ бол өстой яалчгүй юм том тусалж байгаа. За окей. Тэгээд би бас эндээс нэг зарим нэг зүйлүүдийг өргөчүүл кенди хэрэглэгчид бас 7,514,595 төгрөг хандилсан гэсэн бичвэр байж байх юм. За мөн Ленди Мэнийх байж байна. Action Event гадаад тамирчид марафонд гүйж за энэ төгрөгийг хандилсан гэж байна. Шидэт төгөлд маань 11 төрлийн 5,000 мод хандвар ирсэн гэж байна. За зуны турш 648 сайн дурын ажилтан нийт 4,018 цаг ажилласан гэж тэгж байна. За энэ хаврын номын баяр гээд 10,000 хандив босвоо гэж байна. За ингээд хаврын номын баяр, намрын номын баяр гээд хоёр номын баяраар бид нар 1000 төгрөгийн дэлгүүрний осоор магнит зараад тэгээд 31 сая төгрөгийг босгосон. Ийм бүтээн байгаа л та. ямар гоё. Одоо тэр нэг эждийн орн нэг төв дээр кенди шүү. Кендиг ерөөсөө хүмүүс ашигладаг. Тэгэхээр тэр кендиг ашиглаад 21 сая төгрөгийг тэр босгосон байхгүй. Өнгөрсөн жилийн үед бид нэр 7 сая 500 мянган төгрөг босгосон ч гэдэм юм. Тэгээд хамгийн том өнгөрсөн жилийн хийсэн том компанид ажиллавал энэ үндэсний өгөх өдрөөр 24 цагийн дотор бид нэр 345 сая төгрөг босгосон ийм компанид ажиллая. Тэгэхээр нийтдээ нэг өдрийн дотор 7431 гүйлгээ хийгдсэн. Гүйлгээ болгоны ард 5 хүн байгаа гэж үзэхэд интернетээ 35 мянган хүний оролцоог илэрхийлэх ийм том үйл ажиллагаа болсон гэсэн. Тэгэхээр нөгөө банкны хуулгын ихэд л 392 хуудас хуулга гарч ирж байгаа байхгүй тийм. Тэгээд энэ болгон дээр маш олон төрлийн хүмүүс нийтдээ 11 компани урьдчилах талд нь цаанд 7000 гаруй хүн оролцсон байгаа. Энэ зургийг бас авалтыг бас ингээд харуулмаар санагдаж байна. Яг эндээс бол хүн ингээд нөгөө хараа муудсан үед ингээд одоо холыг айгу харах хэрэгтэй байдаг. Гэхдээ компьютер удаан ширсэний дараа нүд амраахын тулд холыг харах. Энэ хэсэг бол яг тийм зорилт хэсэг байна. Тэгээд би энэ зүйлийг харуулж байгаа юу илэрхийлэх гэсэн бэ гэхээр сайн дурын ажилтан та за дээрэс нь энэ ландуун дохио гэдэг энэ төрийн бас байгууллага ижидийн оронд ажиллах хүсэлтэй бас хүнтэй байгаа бах магадгүй тэр хүмүүс танд ажилтгад бол таны ажил хийх одоо боломж болцоог бол энд бол маш сайн хангасан байх шүү гэдэг зүйлийг би бас хэлхийг хүссэн юм аа. За тэгээд хоёлаа өргөлжлээд гарыг. Энд бол бас яалтчгүй Монголд бас хөрөнгө оруулалтыг за тэгээд аж ахуйн нэгжүүдийг бас маш сайн дэмждэг байгууллагын тоонд бол хаан банк бол бас айгүй сайн ордог гэж би боддог. Тэгээд энд бол бас бичсэн байна. Анхны 100% ичтэй хамт олон гэд маш гоё юм бичсэн байна. Тэгээд хаан банкныхаа хамт олонд баярлалаа гэж давхар хэлье. Ичидийн орон 2 гэд за энэ том төсөл бүтээн байгуулалтын та бүхний энэ хийж байгаа ажил үйлсээ чинь алсын хараа хитийн зорилгоосоо бас бидэнтэй хаалцахгүй. За ер нь лантын төхөө төрөмс байгууллага цаашдаа ер нь бол маш ялангуяа хүүхдийн асуудалд маш ач холбогдол өгж ажиллахыг хичээдэг. Тэгээд ер нь бол бидний хамгийн том мөрөөдөл бол яг л дэлхийд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага болохыг чин сэтгэлээс хүсдэг. Тэрнлөө зорж тэмүүлж ажиллаж байгаа. Тэгээд нэгсэндээ Монголын хүүхдийн асуудал, Японы хүүхдийн асуудал гэж аахгүй шүү дээ. Хүүхдийн асуудал бол хүүхдийн асуудал. Тэгэхээр ялангуяа Монгол улстай их ойр жишээтэй улс орнуудад ижидийн оронд өмнө байна. Сайн жишээ бол сайн туршлага болж яригддаг байгуулсан. Тэднэр манай модельийг аваад магадгүй Африкт, магадгүй Европын айл нэг улсад хэрэгжихтэй тийм бас жишг төв болоосаа гэж бид нэр аяг хүсдэг. Ер нь мэдээж нэг хамгийн том амбиц бол олон улсын сайн ялангуяа хүүхд хамгаалах хүчил хүний амын чиглэлээр ажилладаг эксперт байгууллага болохыг л маш их хүсдэг дээ. Ер нь бол. За тэгээд баярлалаа. Тэгээд ойлоо өргөжлөөд ерөнхийдөө бас яг энэ ичидийн орн гэдэг үг бас танилцуулаад дуусчих шиг байна тийм үү? Тийм. Аха. Тийм. Ер нь бол яг нөгөө маш олон төрлийн хандивар бүтсэн олон хүний дэмжлэгтэйгээр хийгдсэн энэ ажлын цаана ер нь бол үр шимийн хүртэж байгаа хин хүртэж байгаа л аягүй чухал. Тэрнээс ер нь бол яг энэ зүйлийг хин хийж байна, ямар газар энийг авч явж гин гэдэг бол тийм чухал биш.
Тэр ч утгаараа бид нэр бүх юмны оролцох боломж, хүмүүстэй хамтан ажиллах бол маш нээлттэй ил тод явдаг. За баярлалаа. Тэгээд манай сурвалжлах баг энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд өөрийнхөө энэ сэтгэл зүрхээ зориулж байгаа энэ хэсгийг биднэрт танилцуулсан үзэгчдийнхээ өмнөөс танд маш их баярлалаа. Тэгээд айл гэрт байгаа хин аль нэг айлд байгаа нүдэндээ нулимстай хүүхдийг аваад энд анхаарлаа хандуулж агаад энэ олон хүмүүст маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд таны бас хэсэг хугацааны хормыг танд бас үлдсэн хормыг танд үлдээ. Тэгэхээр саяхан нэг хүн манай дээр яриа хийж байхад нэг аюул чухал санаа хэлжсэн. Ер нь бол нийгмийн чиглэлийн ажил хийж байгаа бол хувь хүний эгог нэг тавих байсан л дээ. Хин ямар хүнд үр шимний хүртэх вэ гэдгийг нэг номер тавих хэрэгтэй. Тэгэхээр манайх руу зорж ханд өгч байгаа хүмүүс төр энэ хүүхдийн салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс төр нэрээ миний хийж байгаа ажил маань хинт хүрэх вэ, ямар хүнд хүрэх вэ гэдгийг үргэлж бодож бас энэ олон зүйлийг өөрийнхөө санаачлагыг хийдэг байгаасаа гэж үзсэн. Тэгээд эцсийн дээр нь бол хүүхэд бол ерөөсөө ирээдүй биш. Хүүхэд бол одоо яг одоо хаана хөгжиж байна, юу сурж байна, ямар хүмүүжилд байна, яаж боловсрч байна. Үүнээс шалтгаалаад бидний тухайн хүүхдийн ирээдүй ярина. Бид одоо хүүхдийнхээ одоод ерөөсөө анхаарах байж хизээч ирээдүйн талаар ерөөсөө ярих эрх бол томчууд бидэнд байхгүй. Тэгэхээр хүүхдийнхаа яг одоод бид нэр бүгдээр анхаарах хэрэгтэй шүү гэж хэллээ. За баярлалаа. Маш их баярлалаа. За тэгэхээр бид өнөөдөр Эрэг цэгмэн за мөн Ард Ньюс цэгмэнтэй хамтарч байгаа сурвалжлах баг маань за өнөөдөр Баян зүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах за улаасны шинэ эцэнд байрлаж байгаа Ид шидийн орон гэд 2 гэд энэ төв дээр за мөн том бүтээн байгуулалт дээр үзэгч таны өгсөн ханбар бүтсэн энэ том бүтээн байгуулалтыг үзэгч та бүхэндээ танилцуулж хүргэхийг зарсан маа. Нөгөө үзэгч та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Тэгээд баярлалаа. Баяртай.